Сайн байцгаана уу? За энэхүү видеогоор та бүхэндээ бондын баталгааны талаар мэдээлэл хүргэх болно. За үн цасны зах зээлийн тухай хууль зааснаар компани үрийн хэрэгсэл нь үргийн гүйцэтгэлийг хангах бондын баталгаатай байж болно гэж заасан байдаг. Өөрөөр хэлэх юм бол бонд нь үргийн гүйцэтгэлийг хангах баталгаатай байж боловч мөн баталгаагүй байх боломжтой юм аа. За энэ утгаараа бондод хөрөнгө оруулахаар сонирхож байгаа харилцагч хөрөнгө оруулагчдын хувьд үн цаас гаргагч буюу бонд гаргаж байгаа компани үйл ажиллагааны тогтмол байдал, компани орлого, ашиг, үр авилгын хэмжээ зэрэг зүйлүүдийг анхаарахаас гадна тухайн компани гаргаж байгаа бонд нь үргийн гүйцэтгэлийг хангах баталгаатай хэсэг тал дээр нэлийн анхаарал хандуулдаг байгаа. За учир нь бондын баталгаа нь хөрөнгө оруулагчдын бондод хөрөнгө оруулсан мөнгийг хугацаанд эргэн төлөгдөхгүй байхын эрсдлийг бууруулдаг. Өөрөөр хэлэх юм бол бонд эзэмшигчдийн хамгаалалт болдог гэсэн үг юм. За иргэний хуульд заасан үргийн гүйцэтгэлийг хангах хэд хэдэн аргууд байдаг. За тэгэхээр яг компани бондын хувьд эдгээр аргуудаас барьцаа, батлан-даалт, баталгаа гаргах энэ аргуудыг нэлээд түлхүү ашиглаж байгаа. За тодруулж хэлэх юм бол барьцаа гэхээр хөдлөх хэд хөрөнгө болон үл хөдлөх хэд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль заасны дагуу эд хөрөнгүүдийг барьцаалдаг бол баталгаа, батлан-даалтын хувьд тухайн үнэт цаас гаргаж байгаа компани нь бондын эргэн төлбөр буюу үндсэн болон хүүгийн төлбөрөө гэрээний заасан хугацаанд гүйцэтгэнэ гэдгийг өөр нэгэн этгээд баталж хэрвээ энэ үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмнөөс үүргийг нь гүйцэтгэнэ гэсэн энэ амлалтыг гэрээгээр баталгаажуулдаг байгаа. Тэгэхээр үүний нэг жишээ гэх юм бол охин компанийнхаа гаргасан бондыг толгой компани батлан дааж баталгаа гаргах тохиолдол хэлбэг байдаг. За тэгэхээр та бонд худалдан авахар сонирхож байгаа тохиолдолд тухайн бонд хэрвээ баталгаатай байх юм бол тухайн баталгаан дээр юуг анхаарах хэрэгтэй вэ гэдэг мэдээллийг бас хүргэе гэж бодож байна. Тэгэхээр нэгдүгээрт барьцааны гэрээ байгуулсан бол барьцааны нийт үнэлгээ, батлан-даалтын гэрээ байгуулсан бол батлан-даалтын дээд хэмжээ нь нийт гаргасан бонд болон түүний хүүгийн төлбөрийн хэмжээгээс илүү байх шаардлагатай. За дараагийн дугаарт нь бол үл хөдлөх хэд хөрөнгийн барьцааны гэрээгээр бондыг баталгаажуулсан байгаа тохиолдолд бол тухайн барьцааны гэрээ нь улсын бүртгэлийн байгууллагт заавал бүртгүүлсэн байх шаардлагатай. Ингэжээж тухайн барьцаа баталгаажиж хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Харин хөдлөх хэд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан бол тухайн барьцаагаа мөн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд барьцааны мэдээлэлээ тэмдэглүүлж барьцаагаа баталгаажуулдаг байгаа. Эдгээр нь бол бүгдээрээ хуулийн тухайлсан хуульд шаардлагуудын хувьд гэрээнүүдийн хувьд ингэж хүчин төгөлдөр болдог байгаа. Хамгийн сүүлд нь бол батлан-даалтын гэрээний хувьд бол гэрээг мэдээж бичгээр байгуулахыг хуулиар шаарддаг бол гэрээнд заавал тусах шаардлагатай нэг зүйл гэх юм бол батлан-даалтын дээд хэмжээг бас тусгасан байх шаардлагатай. Тэгэхээр та бондод хөрөнгө оруулахаар сонирхож байгаа бол бас баталгааны хувьд эдгээр зүйлүүдийг бас нэгтэлж үзээрэй гэж бас зөвлөмөр байна. Эцэст нь Apex Capital үн цасны компани underwriting үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хүрээнд компани бонд босгох энэ үйл ажиллагааны мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгаа. Тэгэхээр энэ мэргэжлийн үйлчилгээнийхээ хүрээнд бид нар мэдээж үн цас буюу бонд гаргаж байгаа компаниудаа хамгийн түрүүнд тавьдаг шаардлагын хувьд бол бонд нь заавал үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаатай байх ёстой гэсэн шаардлагыг тавьж энэхүү баталгаагаа хууль заасны дагуу
баталгаажуулж гэрээгээ хүчин төгөлдөр байлгах энэ тал дээр бас бид анхаарч ажилладаг байгаа. Тэгэхээр та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл Apex Capital компани байран дээр хүрэлцэн ирж мэдээлэл авах боломжтой. За мөн Apex.mn гэсэн веб хуудасуудаар бас мэдээлэл авах боломжтой байгаа. Ингээд анхаарал тавьсан явдалд баярлалаа.